Таны хувьд өнгөрсөн 7 хоногт уул уурхайн PDAC чуулганд оролцоод ирсэн байгаа. Энэ үеэр ерөөхдөө Монгол улсын хөрөнгө оруулагчид өгсөн хамгийн гол мессеж юу байсан бэ? За Монгол улсын одоо хөрөнгө оруулагчид болон салбарын яамны одоо 3 үндсэн мессежийг энэ PDAC-т оролцож байгаа хүмүүст одоо өгсөн. За түүний нэгдүгээрх нь бол Монгол улс 3 дахь хөрш буюу Франц улстай одоо ураны салбарт хөрөнгө оруулалтын гэрээ хийж чадсан асуудал. Тэгэхээр энэ гэрээг хийснээр дараагийн одоо улсууд дараагийн төслүүдэд бид нар нээлттэй гэсэн мессежийг өгсөн. За хоёрдугаарх нь бол бид нар 24 оны 4 сараас хойш хаалттай байсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаагаа бол нээсэн. 3 сарын 1-ээс энэ үйл ажиллагаа маань эхлээд явж байгаа. Тэгэхээр бид нарт хайгуулын салбарт хөрөнгө оруулаарай. Бид бүхэн дахиж улс төрийн зорилгоор энэ хайгуулын лиценз олголтоо зогсоохгүй гэдэг мессежийг өгсөн. За 3 дугаарх нь бол мэдээж Монгол улсын өмнөд хөрш одоо уул уурхайн салбарын одоо бүтээгдэхүүнийг маш их хэмжээгээр импортлж авдаг ийм орны хувьд тэднэр лөө Монгол улсад үйл ажиллагаа явуулаад тэднэр лөө одоо тээвэр логистик хийхэд бид нар автозам дээр нэмхэн төмөр замын одоо гарц нээх гашуун сухад ганц мөдний хил холболтын асуудлыг шийдсэн. Энийг шийдснээр цаашаа шивээ хөрөн сэхэ ханги мандал бичиг зүй хатвч баруун зүүн төмөр замын коридор гэдэг энэ уул уурхайн бүтээгдэхүүний логистикийг өөрөөр хэлбэл тийшээ гаргаж зарах боломжийг бүрдүүлж байгаа гэдэг энэ мессежийг өгсөн. Ийм одоо үндсэн 3 мессежийг өгсөн. Ер нь бол PDAC арга хэмжээ дэлхийн 130 орн оролцдог нэг номерын одоо том үзэсгэлэн. Тэгээд энэ дээр Монголыг бол маш их сонирхож байна. Яг одоогоор бол нийт газар нутгийн ердөө одоо 4.4% нь хайгуулын лиценз олгогдсон байгаа. Ерхэдөө уул уурхай түшигсэн орны хувьд бол хайгуулын ажил маш бага хийгцээр ирснийг нь бол энэ тоо харуулж байна. Гэтэ бас нүүлээсээ илүү их боломж байгааг энэ тоо харуулж байгаа юм шиг санагдж байна. Тэгэхээр ер нь хайгуулыг эрчимжүүлж гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодод одоо байгаа бизнесүүдийг дэмжихэд ер нь яг ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ? За тантай санал нэг байна. Монгол улсын одоо газар нутгийн 3.2% нь одоо хайгуулын лицензтэй байгаа. Монголын уул уурхайн салбарт нэг сөрөг парадокс байгаа нь бол хайгуулын лицензийн тоо 900, ашиглалтын лицензийн тоо 1700 байхгүй. Дэлхийн жишг дээр бол хамгийн багадаа гэхэд одоо 5 дахин илүү хайгуулын лиценз байж иж одоо энэ жоохон тийм эрүүл тоо харагддаг. За дээрэс нь ер нь яг бодиттой амьдрал дээр бол нэг 50 хайгуулын лиценз тутамаас 1-2 орд болох хэмжээний одоо нөөц тогтоогддог. Тэгэхээр энэ бол урууга харцсан байгаа. Одоо бид бүхэн бол энэ лиценз олголтоо нээсэн. За дээрэс нь манай уул уурхайн салбарыг ингээд харахаар энэ салбар маань өөрөө А үсэг цагаан талхайн А үсэг нь бол геолог хайгуул. Геолог хайгуулын салбар дээр дэлхийн уул уурхайн одоо магнат улсууд яагаад ингэж өндөр ачаал өгдөг гэхээр хөрсөн дороо бид нар юу хаана юу байгаа ямар хэмжээтэй байгаа гэдэг мэдчих авдаг. Тэгэхгүй бол бид нар харанхуугаар Монгол улс баян орон баялагтай л гэдэг байгаа мó байхгүй мө гэхээр мэддэггүй. Тэгэхээр энийг олж тогтоох буюу одоо хамгийн одоо суур нь бол геологийн салбар. Тэгэхээр геологийн салбар бол өөрөө маш их санхүүжилт ордог, эрсдэл өндөртэй, төрөөс одоо санхүүжилт хийх боломжгүй ийм салбар. Тэгэхээр бид нар хувь бичлэгийнхнийгаа урьж боломжийг нь олгож, лицензийг нь олгож хайгуул хийлгэж одоо баялгаа тодорхойл тогтоох гэсэн ийм асуудал. Жишээлх юм бол Австрали улс гэхэд Монгол улсаас 10 дахин их одоо газар нутгаа буюу 32% хайгуулын лиценз байдлаар олгочихсон. Канада улс гэхэд геологийн судалгаагаа бүрэн хийгээд дууссан байх жишээтэй. Тэгэхээр манад энийг хийгээд мэдчихвэл одоо их ачаал бүгдэлтэй. Юун дээр гарч яах гэхээр бид нар тухайн үед жишээлбэл одоо 3-4 жилийн өмнө ядуу агуулгатай, алтны агуулгатай ашиглахад ашиггүй байсан алтны одоо орд байлаа гэж бодоход өнөөдөр алтны ханш 2900 унцанд авцсан байгаа энэ үед бол ашиглахад ашигтай болоод явж байгаа хэвээр. Тэгэхээр энийг бид нар геологийн салбаргүйгээр мэдэх боломжгүй. Тэгэхээр салбарын яамны зүгээс геологийн салбараа үргэлж одоо үүнээс хойш дэмжиж ахиулж бодлогынхон тэргүүг нэм тавьж явна гэдэг ийм зорилттой байгаа. Ерхэд бол нөөцөө тогтоогоод бас таниулах гол ажил байна гэж харж байна. 2010-аас 15 оны супер циклийн үед бас жуниор төвчний хөрөнгө оруулагчид бол Монгол нэлээдгүй орж ирж байсан. Тэгэхээр одоо энэ чиглэлийн хөрөнгө оруулагчид ер нь орж ирэхээр орон зай бүрдэж гин гэж таны хувьд харж байна. За яг хөө тэрийг бол гүцэхгүй бах. Ер нь бол ерөөсөө манайд чинь жуниор компаниуд ерөөсөө энэ салбарт манайд ч гэлтгүй оролцож эрсдлээ хүлээж хөрөнгөө босгож
ордоо олдог. Тэгээд тэр олдсон ордны одоо нөөцөн дээр нь дараагийн одоо төсөл буюу том компаниуд орж ир төсөл хэрэгжүүлдэг ийм л салбар шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн хайгуулын лиценз олгож байгаа энэ олголт бол бас тийм төгс биш. Бид нар энийг удахгүй бас сайжруулад явна. Тэгтэл цоочтой хаалганы цаана байснаас хаалга маань онгорхой байсан одоо хавьгуу дээрээ л гэж үзээд хамтран засгийн газрын хүрээнд шийдвэр гаргаад нээсэн байна. Тэгэхээр өөр нэг анхаарал хандуулж байгаа асуудал бол чухал ашигт малтан л за үүнээс гадна эрчим хүчний шилжилтэд нэн чухал байгаа за түүхийдүүд энэ дундаас газрын хувийн элемент гэх мэтчлэн эрэл агуул бол дэлхийд эрчимтэй гэдэг чинь улс орон бүрл Трампын хувьд ч гэсэн энэ газрын хувийн элементийн нийлүүлэлтэд одоо баттгаж авахын яриа хэлцэнүүдийг хийгээд явж байгаа шүү байна. Тэгэхээр салбарын сайд хүний хувьд таны хувьд яг юунд нь илүү анхаарч хамтын ажиллагааны ямар боломжуудыг харж байгаа вэ? За энэ бүхнийг ойлгож байгаа ойлголт нь бол critical mineral гэдэг одоо нэг элементүүд дотор багц дотор орж байгаа. Түүн дотор энэ газрын ховор элемент буюу rare earth гэдэг энэ элементүүд ороод явж байгаа дэлхий дээр. Засгийн газраас уулуурхай яамнаас нь critical mineral-ийн жагсаалтыг батлаад явдаг. Австрали гэхэд одоо 26 critical mineral батлаа явж байгаа жишээтэй. Энэ дотроо 8 газрын ховор баталсан байх жишээтэй. Тэгэхээр энэ өөрөө ийм салбар. Тэгэхээр манайд энэ бол шинэ салбар. Тэгээд бас би яам дээр одоо нэг хилтэс ашигт малтмал газрын засгийн газар дээр нэг хилтэс сайд дээр газрын ховор хариуцсан зөвлөх засгийн газар дээр төрийн өмчтөй Эрдэнэс critical mineral гэдэг компани байгуулах гэх мэт бид бүхэн ингээд хичээж байна. Гэхдээ энэ бас хангалтгүй. Нэршлийн хувьд ч гэсэн бид нар чухал гээд ховор гээд одоо бид нар нүүдэлж ард түмэн тэгээд энэ асуудал ингээд дарж явах хэрэгтэй болов уу, ховор юм харилж явах хэрэгтэй болов уу гэдэг сэтгэхүй байгаад байна. Дээрэс нь энэ газрын ховор элементээ бид нар уран тойрны буюу цацраг гэдэг ашигт малтмалтай маш их хойлж ойлгож байна. Тэгэхээр бид нар сайн ажиллаж энэ ойлголтыг ялгаж салгаж өгөхгүй бол болохгүй байна. Ард иргэд маань энийг аюултай л гэж ингэж ойлгож байна. За тэгжсэн чинь дахиад Трамп гарч ирээд газрын ховор гэдэг юмыг ерөөсөө бүр чухлын чухал болгоод зарлчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сая өнгөрсөн намар би iMark дээр уулзахад 10 хүнтэй уулзахад 6 надтай critical mineral ярьжсэн бол сая Bedak дээр очиход 7 болсон байна. Ерөөсөө 10 хүний 7 нь л чухал ашигт малтмал газрын ховрын асуудал ярьж байна. Тэгэхээр энэ өөрөө дэлхийн одоо маш том эрчим хүчний болон одоо бодлогын шилжилтийн одоо гараан дээр бид нар ирсэн байна. Тэгтэл манай улсад энэ асуудал маань бүр 0 дээрээ ганцхан одоо бүр хамгийн урд нь пайлот явж исэн алзан бүрхтэй төслөө гэхэд бид нар ингээд өөрсдөө нурааж хайж явах жишээтэй. Тэгэхээр энэ бол болохгүй. Одоо бид нар энийг ойлгуулж энэ чухал юм руу бид нар одоо орохгүй бол бодлогын хувьд ч тэр бодтойгоор орохгүй бол бид нар богоноос оцроод үлдэнэ. Богоноос оцорч үлдээд 3 жил 28 оноос хойш бид нар энийг яриад дэлхийн хордыг гүцэхгүй. Ийм асуудал үүсэж байгаа. За тэгэхээр таны юун дээр бол бид нар ямар асуудал дээр гэхэлэр эхлээд энийг бас ард түмэндээ ойлгуулъя. Нэршлээч зөв үгүй. Дараагаар нь энэ олборлтынхаа асуудлыг, энэнийхээ нөөц тогтоох асуудлыг бид нар маш яралтай оръё. Тэгэхгүй бол бидний урталд одоо Богданов театрд улсын тал бидэнтэй хэлж байгаа өвөр Монголын орионд одоо дэлхийн хэмжээний ордууд байгаад нээгдээд тэрийг ингээд нөөцөө зарлаад байдаг. Бид нар тэр орионд ямар ч хайгуул хийгээгүй явж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ хоцрогдлоо бид нар яаж нөхөж алхаагаа нийлүүлэх үү гэдэг дээр л яамны бодлого явна да.